Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлхийн дээр сүгэт харуулаад сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. 15 цаг 12 минут болж Улаанбаатар хотод за радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Од Эрдэнэр элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа шинэлооны мэнд. За өдрийн мэнд даваа гаргийн мэнд сайхан амарсан уу? Сайхан амарлаа, сайхан амарсан уу? Сайхан амарсан. Би ч нөгөө нэг реки фестивал явж моваад тэгээд гоё амарсан бас. Би лагер яваад очиж амжаагүй. Харин бүтээсээ өдрөөсөө жинхэнэ гоё гэрээсээ гарахгүй амар халуун өдөр гэртээ сайхан сэрүүх нэвтэж амарлаа да. Чи тэгээ хурдын 2 плетийг хүнд өгч чадсан уу? Өгсөн ш тайхаа. Болоо ш. Янданд өгсөн ш. За. За, юу аяа? Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Toyota-гийн Q үйлчилгээ, Toyota Q үйлчилгээ хамтран ажиллана. За мөн Univision Tips's IPTV эхлэл хэсэгт байрлаж байна. Гэсүрэтээр Univision хамтран ажиллана. За өнөөдрийн бидний ярьдаг сэдэв бол ууг нь бол нөгөө худалдан авалт гэдэг сэдвээр ярьдаг. За худалдан авалтын хүрээнд улиралтай нь хослуулаад яриа явж байгаа. За уржигтар өчигтөр хоёр бол өстэй нохоо гаслам гэдэг чинь жинкнээсээ болсон. Миний машины гадна талын температур 36 хүртэл заасан. Манай нөхөр 40 хүрж ийн гэд над руу уцаар ирсэн. Тийм 36 заажсэн. Тэгэхээр бол ер нь 30-аас дээш гарчвал бид нарт аюултай. Монголчуудын хувьд бол ер нь нохоо гаслан маслан эдгээр чинь болдог. Тэгээ өнөөдөр бидний ярих гэж байгаа сэдэв бол нарны халах буюу борооны шүхэр. Тий одоо бид нар зонтик гэж яриад байдаг. Ер нь шүхэр тий. Гэтэ хоёр янз байгаа шүү дээ. Зарим нь бол борооны шүхэр гэж байгаа. Зарим нь нарны хаалт гэж ярьдаг. Тэгээд хоёр янз байгаа тийм ээ. Яг үнэ. За энийг хэрхэн сонгодог юм бэ? Одоо түүхтэй нарийн ширийн олон жил болж байгаа юм байна уу? Аль эсвэл одоо юу гэдгийг хаанаас авсан ямар зүгээр байдгийг тий. Саяхан наашаага ажил руу нэг өдрийн цагаар юу эмнэлэг орчоод наашаа явж исэн чинь нэг хүн амар халуунд тасгаар өнгөн шүхүр дээрээ барьсан явж байна. Жохон санаа зовсон. Тэр чинь хар өнгөч бусад өнгнөөс илүү гэрлийг айгүй хөөртөж ингэдэг штеп. Тэр халууныг хөөртөж татаад байдаг. Тий, борооны л өнгөнөө шүхүр байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр чинь үнэ нарших магадлал бүр илүү халах үедээ. Нарны шүхрнүүд бол ерөнхийдөө их тод өнгөтэй байдаг. Өнгөлөг байдаг шүү дээ. Өнгөлөг байдаг. За борооны шүхэр бол нэг бол юу байдаг? Бараа өнгөтэй байдаг. Нэг бол бүр тунгалаг байдаг. Яг үнэ. Тунгалаг загварлаг харагддаг тий. Загварлаг харагдана. Дахиад тунгалаг шүхэр яадаг вэ гэхээр нөгөө нэг зураг мурган дээр оруулахад их гоё болдог. Тэгээд ямар нэг юм хаагаад идэх учраас эргэн тойрныхоо замын хөдөлгөөнийг ч юм уу холоос ирж байгаа хүнийг ч юм аягуусаа хардаг. Тийм учраас тунгалаг шүхэр айгу зүгээр юм билэ. За манайд ямар шүхэр вэ гэсэн чинь манайд 2 3 төрлийн шүхэр байна. За нэг нь нарных, нэг нь шүхэр юуных борооных нь болохоор хар саар өнгөтэй. Тэгээд төмөр нь айгу сай. Зарим шүхрнүүд чинь төмөр мутагаас болоод ингээд дийлгэгддэггүй ч юм уу эсвэл хумигддэггүй ч юм уу эсвэл ингээд нэг жоохон салхинд эвдэрчдэг нөгөө нэг ингээд дийлгдэг сараас нь төмөрнүүд ингээд хугарчдаг штэ. Төмөр айгу сайтай шүхэр. Нөгөөх нь болохоор саяны хэсэгстэй модонд бас эмэгтэй хүн болгон зүүн болохоор ингээд нэг юм солонгон өнгөтэй шүхэр барьж байгаад ингээд зураг авахуулаад байгаа. За тэр чинь бас нөгөө зурган дээр их гоё гардаг. Тий. Ээж тэрийг зурган дээрээс тэ гоё гардаг юм билээ гэж яагаад авсан тий. Тэгээд өмнө бүр нэг хуучин хэрглэж ийсэн нэг ягаан шүхэр байгаа юм байна. Ингээл 3 шүхэртэй. Одоо манад шүхэр байхгүй хаа. Бараг би бол тэгж бодож байна. Зүгээр миний одоо тэг ингээ гарын дор байдаг шүхэр бол MJ радио гэсэн 3 улаан шүхэр байгаа. Тэгээ MJ радиогийн 3 улаан шүхрийг бол бид нар одоо эн чинь наадмын шууд амжилт гэж зөндөө юм болон тэрэн дээрээ барай явдаг штэ. Тэр маань байна. Ингэдэг штэ. Нэг юм нэг 3 нугараад бүр юм жижигхэн болчдөг шүхэр байдаг те. Тий. Одоо сүүлийн үеийн шүхэрнүүд нэг тэгж жижигхнээсээ илүү юм урт нарийнхаа урт хിവэрэ зарим нь тийм нэг нинжагийн сэлэм шиг бариултай тэр чих модонд орсон гэж штэ. Тий. Нэг таяг шиг тренд болсон гэж штэ. Тэгээд үрж явж хагаад гинт гаргаж ирээ. Бороо-мороноос хаадаг. Гэтэ тэр бол юу юм шиг байгаа те. Борооны шүхэр юм шиг байна. Хар өнгөтэй. Тий, хар саарлөнгөтэй өнгнүүд нь яг тийм үедээ. Тэгээд нарны шүхэрнүүд бол ихэвчлэн өнгөлөг өнгөтэй ингээд нэг эвтэйхэн тэгээ тэр чинь бас юуны хувьд дизайны хувьд тэндээ цацаг мацагтай айгүй хөөрхөн тийм болчдаг. Тэгээд юу барьж явахад нөгөө тийм таяг шиг нь айгуугаа ямар байдаг. Заримдаа ингээд тулж мулчин утгах шиг бол тий. Энэ зарим шүхэрнүүд юм байна уу юу? Гадна талаараа нөгөө тунгалаг, дотор тал нь хар. За. Тэгэхээр нөгөө нарны гэрлийг ойлгохдоггүй. Тэгээ дотор талтай хар. Гэхдээ дотор тал нь бол хар шүү. Гадна тал нь болохоор юм нөгөө мөнгөлөг саарл. Тэгэхээр нарны гэрэл ойлгоод юм байдаг шүү дээ. Тэрэн шиг. Тэгтээ ингээд дотор талтай нэг гоё тийм дулаан мэдрэмж төрүүлээд идэг хартай. Бас тийм байна. Тэгтээ тэр бол адилхан
нарны шүхэр байж борооны шүхэрч болгож болно. Ааха. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэ сэдвийн хүрээнд юу ярих юм гэхэлэр за нарны шүхэр хэрглэж гин үү, борооны шүхэр хэрглэж гин үү, яг ямрыг нь хэрглэж гин, ямар үнээр авсан, хаанаас авсан, хэдэн жил ашиглаж байгаа нь энийг ярина. За манайх тэр нөгөө солонгон шүхрийн чинь тренд болоод ангууд нь 25,000-аар лөө 45,000-аар лөө нэг тавтай мөнгөөр л авсан. Харин тэр хар бараан шүхрийг болохоор манай найз надад бэлгэлсэн. Нэг өдөр найзынхаа хувьд сууж исэн чи юу аюух бороо ороод тэгээ шүхрээ өгөөд найз буцаагаад өгсөн чи яхан чи авчих чанд бэлгэлээгээд шин шүхэр исэн л та. Тэгээ хоёр шүхртэй. Би Японд явж байгаад нэг юмыг анзаарсан. Японы бүх дэлгүүр, бүх жижиг газруудын үүдэн заавал шүхэр байдаг. Бороо орвол тэрийг үнгүү авч яваад дараагийн одоо тийм шүхэр хийдэг юмд аваач хийчт юм билээ. Тэгэхээр тэр шүхэрнүүд үнгүү яагаад гэвэл нөгөө нэг Токио мэтийн том хотууд нь болохоор нөгөө нэг үйлдвэрийн агаарын бохирдол ихтэй. Тийм учраас нөгөө хүчлийн бороо гэж ярьдаг шүү дээ. Тийм байх магадaltaй учраас хүмүүс хэрэг ингээд шүхэргүүл явах юм бол тэ өсмөснө халцрах тийм аюул байгаа. Зүгээр би яг тийм халцарсан үнийг үзээгүй л гэхдээ аюултай гэж үздэг учраас тэр шүхэр мөхрийг бол тэр үйлчлэгээний байгууллага зүгээр үнгүү тавьдаг юм шиг байна. Би бол тэгж ойлгосон шүү. Тийм би бол тэгж ойлгосон. Гэхдээ Токиод тэр нэг юм нэг бороо гинт юм нэг салхитай бороо орох тэр өстө гамшиг юм билээ шүү дээ. Ер нь цаг уур нь амар иржтэйсний нэг ивүүтгэхэрэг гинтхэн сонирн болчдөг тий. Би бүр айгуу тийм юм нөө хар салхитай юм шиг үйд нь очсон юм уу. Зүгээр л ингээ би уг нь амар өндөр барилгатай тэр нөө нэг Шибуя гэдэг нөгөө актер том уулзар байгаа шүү дээ. Тэрний л тэнд явж байгаа шүү. Тэр чин тойроод битүү өндөр байшингууд бөөн гэрлэн жимгэл багт. Тэгэл ингээл тэр байшингийнхэн завсраар явж байгаа салхи малхин зүгээр. Бараг хийсэх гэж байгаа юм чи. Тийм амир юм байт юм байлээ шүү. Тэгээд тэр нэг юм цув авч өмсөд цув муу нь бас ямар ч үнэтэй байлаа. Тэгтэл нэг тийм цув авч өмсөд нэг ингэхгүй бол болохгүй л заавал нэг тийм толгоон дээр юм тавьжлах хэрэгтэй юм билээ. Хамгаалж хэрэгтэй байх тийм. За тэгээ өнөөдөр бол Монголд одоо ч бас ингээд нөгөө нэг байгууллагууд промошн хийх гээд янз янзын одоо жишээл Unitel-ийн шүхрийг би харж байсан, Хаан банкны шүхэр харж байсан. Тэгээд энэ нөгөө шүхрнүүд хүмүүст янз янзын өдөртөгөөр бэлгэлдэг юм байлээ шүү дээ. Тийм замаар шүхэртэй болсон хүмүүс бас байж болно. Яа. За одоо нэг дөрөвний тэр яриад байгаа айгүй өнгөтэй цэнхэр улаан шар гэл ингээд юм солонгорсон өнгөтэй зоонтогч лавл 20,000 гэдэг нэг газар бол байна. Сая фэйсбүүк дээр харлаа. Тэгээд энэ юу юм бэ? Үнэтэй айгүй үнэтэй юм байна. Одоо жишээлбэл Amazon-оос захиалж авчирсан шүхрээ зарнаа гэж байна. Энэ бол нарны шүхэр, за тэгээ борооны хамгаалтай гэдэг ингээд нэг юунуудыг бичсэн байна. Энэ ч ялгаатай байд юм ба шүү дээ. Автомат ихвэгддэг шүхэр гэсэн байна. За энэний үнэ нь болохоор за үннийх нь хэсэг хаана вэ? Энэ шууд нөгөө захиалах сайт юм биш үү хаа. Зөв. Тийм шууд Amazon-оос захиалж юм Монгол сайт юм байна. За. Store цэг юм байна гэж нөө. Энэ гадны сайт болтой юм аа. Монгол хэлээр хөрвүүлэгдчихдэг гадны сайт болтой юм байна. Тийм байна. За хоёлаа юу яа нэг хамтран ажиллагчаа ярьчаад сонсогчдоо хүлээж авъя. Хуцаа нэй. За хамтран ажиллагчаар Toyota Q үйлчилгээ хамтран ажиллаж байна. Top Motors манайхтай бас олон жил хамтран ажиллаж байна. Toyota Q гэдэг үйлчилгээ яадаг үйлчилгээ юм бэ гэвэл та өөрийн одоо албан ёсны дилерүүдээс худалдаж авсан 7 хүртэлх жилийн наслалттай гэдэг чинь одоо 2018 оноос хойш авсан ийм машинуудыг 150 цагийн онцлогоо хийнэ гэж байгаа юм. За ерөнхийдөө бол энэ машинд ийм эвдрэл байна. Ингээд ийм сайн байгаа шүү гэж ингээд бүрэн угаалгах цэвэрлэгэнд хамруулад тэгээд янз янзын жижиг сажиг юм байвал тэр доголдлыг нарилгаад таны өмнөөс борлуулалт хийж өгдөг үйлчилгээ. Та машин зарахгүй гэсэн. Тийм, та машин зарах шаардлагагүй. Toyota Q-д аваачаад өгчих. Тэднийх өөрсдөө өчнөө нь одоо таны машиныг дорн зараад дорн зарна шүү харин. Яг үндэ ингээд нэг ямар ажил эрхэлж байгаасаа хамаарат зарим тохиолдолд уцаа авах боломжгүй. Одоо бид нар жишээлбэл ихвэрд орчих бол уцаа авах боломжгүй шүү дээ. Тэгээ өөрөө ингээд зар тавьсан байх юм бол авах хүмүүс нь залгаад идэг. Өө энэ ч уцаа авдаг ямар хачин хүн бэ зарна гэчээд гэл ингээл араараас асуудал үүсээд идэг бол бид нар ерөөсөө Toyota Q
үйлчилгээг аваад топ моторс дээр машин авчиж өглөө. Тэгээд 150 цэгийн оншилгоо хийлгэлээ. Энэ одоо хүнийхээр бол одоо тархины, нийлгийн, бөөрийн, зүрхийн гэл ингээл хамаг юм үзэж оншилж байгаа бол тэгэл ямар нэгэн доголдол ах юм бол тэрийг засаас сэлбэл тэгэл ив ирүүл одоо хүний биеэр бол ив ирүүл ийм биел гаргаж ирж ин гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг худалдаалж байгаа. 100,000 км хүртэлх гүйлттэй байх те 100 км биш байх. Тэгээд 7 хүртэлх жилийн насжилттай машин байна. Тэгээд таны 150 цэгийн үйлчилгээ цэгийн онцлогоо хийсний үндсэн дээр баталгаат засвар үйлчилгээ бүрэн угаалга цэвэрлэгэнд хамруулад ашиглалтын доголдолгүй чанартай автомобиль шин гэж дүгнэн худалдан борлуулж өгнө. Топ моторс төв нь аялал зугаалгын үеэр өглөө болон оройн цагаар уртасгаж өдөр болгон 8-аас 20 цаг хүртэл ажиллаж байгаа юм байна. 8-аас 20 цаг хүртэл. За та бүхэн топ моторс төвийг олж ядах юм байхгүй. Төв замаараа одоо 25 дугаар эмийн сан өнгөрөөд 10 дугаар оролдол руу явхад чинь яг 10 дугаар оролдлын ийм артын наадталд яг замынхаа хажууд топ моторс гэд маш гоё тийм бүрэн одоо авто төв байгаа. Аха. Ийм арт Гөвшүү тавар хоёрын яг голт нь гэдэг тий. Ер нь тийм гэж бодож байна. За 88 88 956 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 88 88 956. Манай нэвтрүүлэгтээ Toyota Q үйлчилгээ хамтран ажиллаа. Баярлалаа. За тий их минь нэгсэн байна. Жижигхэн хүмүүс шүхрээ дээшээ барьж яв гэдэг харин дээшээ барьсан чинь шүхртэйг нисээд байлээ штэ. Бид нар одоо яах вэ гинэ. Тийм бай. Тийм үг бас гарсан. Жохон дээшээ барьж явахгүй нүд амс холчих гээд байна гэдэг. Тийм. Тэр гэхдээ нэг жоохон юу дээ өрөвдмөрч юм шиг хөөх юм. Яг ингээл яхнуудтай хөөх хийсэн. Өөрөө тэгэж ичдэг юм байхгүй юу? Тийм үү. Манай бас нэг адья гэж найз адья гэдэг. Тэрийг л явуулах гал тэгээ бичсэн чи зарим хүмүүс намайг барьждаг гэжсэн. За 77 38 83 77 88 30 дугаарыг нээсэн. Хэдүүлээ нарны болон борооны шүхэр сонгох яавал сайн байдгийн, яавал одоо эвдрэл гэмтэл багтай байдгийн талаараа ярилцсан ёо. Тэгээ шүхрээ аваад хэдэн жил хэрглэж байгаа ямар нь муу хогийн байдгийг, ямар нь айгүй сайн дахиж худалдаж авмаар байдгийг, ийм шүхэр аваарай гэж хэлмээр байна гэж байгаа ч юм уу те. Шүхртэй холбоотой. Эсвэл бүр ингэ шүхэр хэрглэхийн ингээд нэг шүхэр хэрглэсэн чи айгүй зүгээр ийсэн шүү. Шүхэр хэрглэх ёстой юм байлээ гэдэг ч юм уу те. Тэр талаараа яаж болно? Солонгост бас тийм нөгөө ингээ гаднаас нь аваа явждаг гэсэн чи үгүй юм шиг байна шүү. За. Төгөлдөр бусаанд байдаг шүү дээ. 2 жилийн өмнө нэг солонгос хүүхэн шигдааны үүдэнд байсан хүний шүхрийг аваад дараа нөгөө хүн цагдаад өгөөд тэрнээсээ болоод 100,000 воноор торгуулсан шүү дээ гэж. Хүүдий. Болохгүй солонгост болохгүй мэн шүү. Ааха. Тий. Радиогоор анжгаа ингэж ярьсан гэд очиод гаднаас шүхэр аваад явчихва та нар. Тий. Японд тийм байд юм эсэ ямар ч л байсан. Миний яриадсан шолонгош шүхэр чи одоо яг лайвын голоор харагдаж байна. Тийм. Энэ нэстэ зуны өдрөл тохирсон гоё өнгөтэй шүхэр шүү те. Одоо нөгөө зугаалганд явахдаа нэг ийм шүхэр ардаа тавиал тэгэл гоё байрлалаа одоо хөвчвол янзын гоё зураг гараад байгаа тийм ээ. За их ширгаал таваач бичсэн шүү дээ. Наадмын дараа намар гэж хагасанд шивэдийн монголчуудын наадам босон. Тэгсэн өнөөдрөөс бороотой салхитай хүүтэн намар шиг л байна гинэ. За. Шүхрэж кондишнл ярмаар өдөр байх таа гэн гадаа нилээ халж байгаа юм бах та. Гэхдээ ер нь өчтөр уржигдрыг бодвол өнөөдөр жоохон үүлтэй гайгүй байна. Гэтэл халуун байна. Ер нь бол эн чинь бас нилээ олон өдөр үргэлжлэх юм гэсэн шүү дээ. Тэгээд таас арай гайгүй болж ил тавтаас бороо. Тэгснэ гинт ингэсэн шүү дээ. Хитнээс хувьда борооны үлрэл шиг урт хугацаагаар бороо орно гэсэн. Харин багийн 5 өдрөөс хаа бороо харагдаад хэлсэн шүү. За тэгэхээр нартай ч байсан бороотой ч байсан бид нар шүхрээ авч явна. Яг ямар шүхэр хэрглэж гин, ямар шүхэр хэрэглээсэ гэж бодож ин гээд 77 38 83 77 77 88 30 гэдэг ус руу залгаж хэдүүлээ шипигээ ярина. Сара. Унгарт анх наран шүхэр барьсан чи эндхийн гайхаад эвэртэй тулаа харсан юм шиг л болдог байсан. Гэтэл одоо өөртөө халуун шүхэр барьдаг болсон байна лээ гэж. Барьдгүй байсан юм бах та. Говидгүй би бол манай монголчууд бол борооноосоо илүү наранд л шүхэр барьдаг байсан. Ер нь бол одоо тэр нөгөө нэг өнөр бүл мүл дээр гардаг штэ. Шүхэр бариад нэг парк дээр юм үзээ сууж байгаа хүмүүс гарч идэг. Тэгээ хуучин цагийн наадмын бичлэгнүүдийг харахад тэгээ бас л ингээд битүү хүмүүс юутай сууж байгаа харагдаж идэг. Юутэй? Нөгөө шүхэр барьсан ингээл нэг цэцэг шиг алаглал байж байгаа харагдаж идэг штэ. Яг тийж харагддаг тий. Тэгэхээр манайхан бол нэлээд дээр үеэс юу яасан бах вэ?
шүхрээ бол нарны тусгалаас хамгаалах гэж ашигласан байх бас. Тийм бах. Утас байхгүй болчиход байгаа юм уу? За инчрал байгаа ч миний цүнхнээсээ салгаадгүй байнгын авч явдаг зүйлийн нэг нь бол яа харахгүй шүхрээ. Коноп дараа дэлгэгдэн, коноп дараа таагдана, өнгөр тогтоо авч ийсэн олон жил болж байна гэсэн байна. Би гэхдээ айгүй сонир шүхэр барьж ерөөсөө сураагүй шүү дээ. Орсолдохгүй бол бороо орж явах юм бол нэг шүхэр байвал барина. Монголын хуучны кинонуудыг би нэлээд дээр үеийн кинонуудыг харах юм бол нөх хятад шүхэр их модны байсан. Энэ хулсан шүхэр. Хулсан шүхрнүүд их тандшгүй. Тэр шүхэр бол үнэхээр модны шүхэр байжээ. Одоо ч гэсэн тэр шүхэр орж ирээд хүмүүс ингээд бариул гоё л харагдахаар шүхрнүүд тий. Нэг тийм хулсан шүхрнүүд. Тийм. За 10 комент хийсэн байна. Нилийн олон жилийн өмнө би Солонгос нарны шил зүгээс ичээд байсан. Монголд бол хэвэн байсан ч Солонгос нарны шилгүй байсан. Сүүлд нарны шил их дэлгэрсэн гинэ. За. Амар халж гинаа л гэсэн байна. Би харин өстө хазаар энэ хагасаа бүтээсэн 5 дахь халууныг мэдрэхгүй өнгөрчлөө. 5 дахь өдөр бол орой тараад гайгүй сэрүүхэн байсан. Хагасаа лагер дээр мотны сүдэрт гадаа суугаад исэн. Гайгүй сайхан байсан. Тэгээд бүтээсэнд бол өстө гэрээсээ гараагүй. Манайч нүг байр халаалтыг болохоор жоохон сэрүүхэн байгаа. Яг сайхан харж байгаа юм чи. Хагасаа тэр нөгөө реги дээр халаацсан уу танаа? Чийлрээд яг би ч тийм сүдэр мүдэр бараад настай хүн бас өөрийгөө ойлгосон. За. Тийм бас юм уу тий? Тий. Тэгээд сүдэр бараадад бас аятайхан л байсан. Тэгээд дороо нар буугаад бүр янзын гоё болсон. Өчтөрөд гэрээс гараагүй шүү дээ. За тийм одоо манай уц болцсон юм шиг шүү. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу холбогдноо. За. 90-20 өдрийн минь. Ано. За өдрийн минь. За өдрийн минь. За шүхэр. Шүхэр хоёр жана. Шүхэр их дуртай хүн байна. За. Хэдэн янзын шүхэртэй байна? За одоогор бол нэг 3 байна да надаа. За ямар шүхэр? За нэг одоо миний нарны шүхэр гэж байна. Борооны шүхэр хоёр байгаа. Тэгээ нарны шүхэр бол цав цагаан өнгөтэй нарны туяа нэвтрүүлэхгүй. Бүр цаанаасаа нарны зориултай Япон шүхэр байна да. Гэхдээ олон их хөвтөхгүй нэлээд том утаараа байдаг. Би борооны шүхрийг бол бас ухтаа хэрэгэлдэггүй. Нөгөө ер нь хоёр л нуулж эвхэгддгийг хэрэгэлдэг. Тийм тэгэхээр богинохон болчдөг тий. Бүр тий борооны шүхэрчин тэгээ дотроо олон янзөө бүр 3-ч нуурдаг байна, 4-ч нуурдаг байна. Тэгээ шүхэр ер нь 3-4 нуурчсан жоохон эвдрэл хурдан босгоод байдаг талтай. Би ер нь асаараа шүхэр ухаан суусан цагаасаа шүхэр хэрэглэж байгаа хүн болохоор. За тэгээд 13 жилийн өмнө штэ би чинь нэг Солонгосоос ирсэн хүнээс за тухайн үедээ бол өстой 13 жилийн өмнө би баг 28 мянгаар айгүй үнэтэй шүхэр байсан тэр үедээ. За. Шүхэр авсан. Солонгос шүхэр. Бас хоёр нуурдаг. Материал төмөр гэж шүхэрчин төмрөөрөө ялгараа явчих штэ. Чанартай чанаргүй хөнгөн нэмгэн гэд. Тэгээд тэр шүхрээ 11 жил хэрэглэсэн юм байна. Одоо ч байгаа юм биш үү тийм үү? Одоо байхгүй. 13 жилийн өмнө аваад яг 11 жил хэрэглээд гадны нөлөөнөөс болоод ирдэг. Гадны нөлөөнөөс. Тий, гадны нөлөөнөөс их сайн яс сайтай төмөр сайтай. Одоо бол яг хятад шүхрнээс би нэг хамгийн бас сайн нэгэл 3-4 нуурахгүйгээр зөвхөн 2 нуурдаг. Гоё хөхөнгийн хоёрт нь өөрөөр гадартай борооны шүхртэй. Бас нэг бүрийн дундаж үнэтэй бас нэг шүхртэй. Яагаад борооны хоёр шүхртэй байдаг гэхээр ажил дээр байнга бэлэн нэг байж идэх. Орой ажлаас гарахад одоо бороо орвол бас тэрийг хэрэглэнэ. Авгүй болоод нөгөө хөх шүхрээ сайн авсан шинэ шүхрээ болохоор гэртээ байнга байлгаж байдаг. Гэрээс гарахад бороо орвол хэрэглэн гээд. Тийм ээ. Ер нь бол бас машинд нэг явж ил байхад эрэхтэй л юм байлээ тийм ээ. Ер нь яг байнгын машин ундаг хүн бол бас машиндаа нэг шүхртэй. Тэгээ шүхэр миний бодол шүү. 3-4 нуурдаг шүхрүүд бол хурдан гимтгээд идэх талтай. Дээрээс нь Япон солонгос шүхрнүүд бол чанартай шүү. Хятадын бас чанартай шүхрүүд бол 30-35 гээд үнэтэй байгаа. Тэгээ хүмүүс дэжлээд нэх олон нуурдаг шүхэр бол димэ гэж боддог. Нарны шүхэр маань угаасаа ч их гоё том Япон зонтог. Цад цагаан өнгөтэй том зонтог байгаа. Ер нь төмөр сайтай болохоор бүр цаанаасаа нэг тийм дэлгэхэд ч гоё урамтай агаад идэх тий. Дэлгэхэд урамтай. Хоёр нуурдаг шүхэр амар байдаг байхгүй. Хурдан дэлгэгддэг. Нөгөө амар одоо машинаар яхад нөгөө амарчин сайтай бас. Тэгээд дээрээс нь нөгөө хүчтэй салхи манай монголчин үе айгүй хүчтэй борооны өмнөх салхи шуурга бол тэр үеэр бол сайн зоодгнууд бол гадагшаа гидихгүй.
Тэр гадагшаа гэдэг ч гэсэн амар шүү дээ. Дундаж үнэтэй зонцгнууд бол тэгээд яг л гэдэг тал руу орно. Тэгээд баг зонтгондоо чирэгдсэн явж идэг үстэй хүмүүс чи. Тэгээ шүү дээ тэгчих хэцүү. Тэгээ яг шуурхтай үед ер нь зонтгондоо чирэгдэхгүй тул дээр өргөөд бол хэрэггүй. Яг л болж игэл яг толгой дээрээ ингээд бороотой тийм хүчтэй шуурхтай бороотой толгой дээрээ жоохон наалцсаж байхад арай дээр идэв шүү. Яг гэж бас жижигхэн юм баггүй. Тийм ээ тийм. Тэгээд ер нь бол өөртөө ойрхон барих тусмаа доошлуулах тусмаа нөө нэг өрөвхий салхинд зохиогдохгүй тийм ээ. Хийсгүй амар. Тийм. Тэгээд зонтч нөгөө дандаа гадар ууттай байдаг. Манай хүмүүсийг хараад байхад гадар уутыг аваа хайчихтий. Би бол хайдаггүй тэр гадар уутад аюу хэрэгтэй байдаг шүү дээ. Зонтыг чи нөгөө одоо энэ зонтч ингээд нэг үлэн хэр маш удаан ашигладаг. Миний хувьд л ингээд нэг үлэн хэр суудаг байхгүй. Тэрийг угаахаар зонтны материалтай угаахаар бас арилдгүй талтай байдаг болохоор гадрын нэрээсээ хайчихгүй. Бас тийм. Тэр учиртай л яж таарна. Юу гэж илүү юм юм дээ. Тий. Би бол бүр угаах гэж үзэн нөгөө юм чинь өнгөтэй өөдтэй айтайхан байх гэж үзэн өстой нэрээ барьж байгаа юмаа тэгээд аригтай, гамтай нэгэн чанартайг нь авснаас хойш. Тийм шүү дээ. За холбосон баярлалаа. За амжилт хүсье таад. За баярлалаа. За дэмжээ ажигчид танилцсан. За манай нэвтрүүлгийг Хаан банк дэмжиж ажиллаж байна. Хаан банк он дуустал нэг өрөө байр. Жилийн автомашин, аяллаа эрх, хадгаламжийн эрхтэй хамгийн том урамшууллын сантай танд талархъя гэдэг аян зарлаад байгаа юм байна. Та хааны картаараа хааны постэр гүйлгээ хийх. 1. Хоёрт нь төвөргийн 6 сараас дээш хадгаламж нээх, сунгах, орлого нэмэх. 3 дугаарт нь хааны посороо орлого хүлээн авах тутамд тохирлын эрхтэй болно. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг нь Хаан банкны Facebook хуудаснаас аваарай. Хаан банк дэмжиж ажиллагчаар ажиллаж байна. Танд талархъя аян. За баярлалаа. Дараагийн сонсогчийг хүлээж авнаа. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдно. За. Миний ашигладаг банкны ийм гоё юм болоод нэг өрөө байртай болцсон юм шиг санагдлаа шүү. Аха. Борооны хавар намрыг хүртэх ста амар байдгаа дэлгүүр орж хүн цуглуулах үед гэж байна. Нөгөө нэг ус нэвтрдэггүй. Шууд нэг гэрцэл юм шиг материалтай хүртнүүд байдаг ч тий. Тийм ээ. Аха, Бээжингийн ориг шүхүр аваа, ирээнийх бол димэж дээ л гэсэн байна. За дараагийн сонсогч 89-ийг та өдрийн мэнд. Байна. Байна өдрийн мэнд. Энэ зонтгэлээр яриад уу? Яг тэгж байна. За, та хэдэн шүхүртэй вэ? Одоогор шүхүр байхгүй шүү дээ. За, тэгээ ямар шүхүр ер нь сайн таны бодлоор? Сайн мууг нь мэдэхгүй ямар ч видео аваад зүгээр байдаг. За. Одоо би зүгээр яг энэ сая дундаас нь машин үүсэж сонссон. Солонгосныг амар үнэтэй шүхүр аваад. За. Тэгээд дөнгөж дэлгүүрээс метрон цугаал буухтаа нэг метрон 50 болсон. Тэрүүндээ харамсаа би. Хэдэн воноор авсан шүхүр юм бэ? Тэгээд нэг 70 вон хаттай байсан баха тэр үед 16 тонн байсан. Яг 50 мянган төгрөгийн үнэтэй шүхүр байна шүү дээ. Хайр юм аа. Метрон тайшид нэг юм авдаг хатар байдаг юм байна. Тийм шүхүрний өнөөс тэгээд тэр илүү явахарч таа ингэ нэг харамсаар гадарсан доо. Метрон суугаа явах. За. Хайр юм. Одоо тэрнээс шүхүр бодлож авахар дургуур идэх нүггүй юу? Бас тийм тарамат. Нэг ингэж гоочхон юм байдаг тий. За өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За бэлгээж болов шүхүртэй болоорой. Тий. За дараагийн сонсогч 9410 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За. Хэдэн шүхүртэй? Яа, шүхрийн тухай ярьж байна. За, шүхрийн тухай гэж ярьж байна. За, ингэдэм юм байна. За, би бол жишээ нь нөлөө цагаан сараар уржингийн цагаан сараар бүх хүмүүст шүхэр бэлгэлжсэн. Яагаад тэгэхээр шүхэр гэдэг юм өөрөө нөгөө юу юм байна л та. Цагаан шүхэрт гэдэг бидний нөгөө хил ам дардаг бурхан байдаг шүү дээ. Тийм. Бурхан маань өөрөө нэг шүхэртэй гэдгийг санаж байна. Бурхан байдаг. За тэгээд тэрийг бэлгэшээгээд хүмүүсийг одоо энэ хитүү хатуу хил ам ихтэй би энийг барьж идэх гэж энэ нийгэмд 940-тэйгээ нэг ясны цагаан ламаас юм уу харал ламаас хамгаалаасаа гэсэн зорилгоор чичтэй одоо гарын бэлгэнд шүхэр бэлгэлжсэн. Бол нэлийн боломжийн үнэтэй айгүй айтайхан шүхрээсэн. Одоо таарлаа таньдаг ах их жимээ өвөө маань харахаар шүхэр барьсан хараг явж байгаа нэг таатай харагддаг. Гой бэлгэсэн юм шиг. Тийм. Тэгээд бас нэг 18 онд
яг бүр ингээд аюуны солонгост явж байгаад бүр амар гоё бүр яг нэг дээр үеийн хатагтаа нарын нэг бүр 18 17 дугаар зууны үеийн хатагтаа нарын юу гэдэг вэ? Элегант. За Антиник жижигхэн ингээд аюу одоо даун материалтай юу тийм жижигхэн нарны тий онцлогтой торон морон тийм юм тухайн үед бараг 180 вон авчихсан. Үнэтэй байсан. Гэхдээ амар чамин. Тэрийг ингээд гаргаж хараад ингээд гудамжаар авч явахаар ичээд идэг болохоор зүгээр ингээд гэртээ хаяа нэг дэлгэж тавьчихад харчаад тэгээд аваад гарахаараа санаа зовоод тийм одоо юу гэдэг костюм бидэг өмсөж нэг ингээд нэг хувцастай ч наалдаж өгөхгүй нөө. Хувцастай наалдаж өгөхгүй нэг юм бэлтгэлийн хувцастай гарах гэхээр нэг качин торон цэцэг зэвс усыг юм барьж өгөх гээд болохгүй. Тэгээд өөр нь бол ерөнхийдөө түрүүний үний хэлдгээр аль болох баг дэлгэгддэг. Тий ер нь нэг дэлгэгддэг, хоёр дэлгэгддэг. Ихэд дэлгэгдэхэд хоёроос илүүгүй байх юм бол чөхөр айгу удаан хэрэглэгддэг. Маш удаан хэрэглэгддэг. Нэг дэлгэгддэг бол бүр маш удаан байдаг. Яа тэгэхээр нэг дэлгэгддэг хөшигний өөрийнх нь хийсэн материал нь айгу сайн материал байдаг. Тийм тий. 2-3 нугарах тусам материал нөгөө нимгэн хөнгөн цагаан ч юм уу тийм хэлбэртэй болоод ирсэн байгаа харагддаг. Тийм учраас миний зөвлөхөд аль болох тийм нэг одоо юм устаар нь авч явахд төвхтэй ч гэсэн удаан жил удаан хугацаагаар ашиглая гэвэл ганцхан л одоо нөгөө нугардаг ганц ингээд татал хаагдчихдаг тийм урт шөхөр сонгуул арай илүү сонголт сайтай бүр найдвартай гэж үзэж байна. Монголд бол өстой шүхэрний худалдаа хаасайгүй үсттэй тий. Хаасайгүй болсон бүр гүйцэтгэл явж байгаад л замын хажууд дүүрэнгээрээ байж байгаа үсттэй ер нь. Тийм тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө бол хитдийн ер нь зүгээр шүхрийн өөрийнх нь нөгөө нэг түүх нь өөрөө бүр эртний түүхтэй маш эртний түүхтэй учраас нөгөө айгүй сайн хөгжөөд одоогийн орчин цагийн үед одоо материалаа зөв сонгох тий ус бороод нэвтрэхгүй байх олон дахин ингээд нээж хаахад эвдрэхгүй байх ингээд технологийн бие нэг хэсний сайжирсан юм болов жишээ нь одоо солонгос ч гэдэг юм уу японч гэдэг юм уу Европын орнуудын одоо юуг одоо шүхрийг бодвол хятадын шүхэр дундаж үнэтэй шүхэр нь бол ер нь 1-2 Монголын 1-2 нарнаг нэг жилийн 2-3 жилийн эсвэл 2-3 жилийн борооноос бол хангалттай. Ер нь баг үнэндээ баг дэлхийн нийт шүхрийн зах зээлийн баг 60-70%-ийг нь зөвхөн хятад үйлдвэрлэж байгаа хөө. Яг тэгж байгаа ах. Яг тэр чинь өөрөөсөө асар эртний түүхтэй хаа байсан хулсаар шүхрийг дэлгэгддэг болгоно гэхээр тий маш сайн хөгжсөний шинжил гэж би хардаг байхгүй юу? Тэр одоо дээр үеийн хулсан шүхэр одоо хэрэг манад борлуулагдвал үнэхээр чамийн юм билээ шүү дээ тэр чинь. Тэр чинь айгүй гүдэг. Яг гэхдээ би нэг удаа урд нэг тийм нэгэн жаахан хөдөө тасганы тийм юм дэлгүүрт нэг эмгний юу ингээ савгүйтэд барьж үтсэн их хүнд юм билээ. Жоохон хүнд баг тий нэрээ тэгэх баг. Тий хүнд юм билээ. Тэгээд нэг ингээ мөрөн дээр удаан байвал ер нь бороотойгоо бараг шүгэндээ дарагдчихаар юм уу нохоо. Тэр чинь нэг хулс өөрөө нэг норхороо ингээд нэг юм биет хатуу болчтой юм шиг байгаа. Хүнд дэвтэр болчтой юм шиг байгаа. Тэгээ би ингээд түүх ямар хэцүү аргагүй ийм хүнд шүхүр байсан учраас аль болох хөнгөн нингэн бүх батыг хийх гэж тэр хичээсэн байх та гэж боц. Би өөрөө бас маш шүхрийн хоббитэй. Яг тийм байна. Тэгээ нэг ингээд шүхрийг ингээд шүхэр дэвүр хоёронд бол бүр ингээд дэвүрэнд бол зүгээр ингээд нүдэ ухаад өгчихсэнд биелэх тийм. Надад бол төмөн дэвүр байгаа. Тэгээд нөгөө ягаад ч юм надад тэр шүхрийг тэр хусан шүхүр маш хүнд байсан учраас тэрийг хөнгөвчлөх гэж ингэж түүхэн явсаар байгаад өнөөгийн цагийн бидний барьж байгаа юм хөнгөн нимгэн тэ бах бүх бат юм шүхүр болтлоо хөгжсөн болов гэж би харж. За халбасан баярлалаа өдөр сайхан. Баярлалаа. За. Цагаан шүхүрт чинь цагаан дээр их шиг бурхан байд юм байна шүү дээ. Тийм юм байна хаасан. Духан дээрээ бас 3 дахь миллиметр тийм бурхан байд юм шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Innovation Tips CIS IPTV эхлэх хэсэгт байрлаж байна. Innovation хамтран ажиллаж байна. За. Юу ингэж байгаа юм байна л да. Бид нар нэг одоо тохиргоогоо хийхдээ тэгээ төхөөрөмжтэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх үгээд ингээд нэг зааварчилгаа авахгүйд 14 руу залгаад ингээд төвг болоод нэг тийшээгээ орно, ийшээгээ орно гэдэг төөрүүлж байгаа юм шиг юм болоод одоо тэгш шаардлага байхгүй. Innovation-ийн хэрэглэгч та IPTV болон интернет төхөөрөмжтэй холбоотой асуудлуудыг зааварчилгаа хэрэгцээ зөвлөмжүүдийг нь IPTV эхлэл хэсэгт байрлах Innovation Tips гэдэг зэгснээс авахд болно. Тийм.
За юм гоцтой болсон юм байна. За мөн бусад Univision цагийн мэн ч юм уу Instagram хуудсын био хэсэгт байрлах линкнээс авах боломжтой. Тэгээд ахаа ингэж юм л да хэрэглэгчдэд мэдээлэл өгөх заавар зөвлөгөө гэсэн байгаа байхгүй. Тэгээ би энийг уншиж хагаад бүр айгүй буруу ашигладаг байснаа ойлголоо. За. Интернетийн төхөөрөмжөө шүүгээр шургуулганд хийх нь интернетийн хурдыг удаашруулдаг юм байна. Тиймээс төхөөрөмжөө аль болох саадгүй орчинд байрлуул гэж. Манайх бол яг телевизийн өмнөх шүүгэн дотор байж байгаа байхгүй юу? Яг тэгсэн байдаг хүмүүс тийм. Харин тий. Тэгээ мөн интернет төхөөрөмжөө тогтмол интернет ашигладаг байршлаасаа хол байршуулахгүй байхыг зөвлөж гинэ гэж байгаа байхгүй юу? Би одоо жишээлбэл яг тэр нөгөө нэг миний ажлын ширээ тэр зурагтны хажууханд байгаад байдаг чи ийм өчтэй байхгүй. Холдох тусмаа интернетийн саатал ихтэй гэж үзээд тэгээ ойрхон байлгаарай гэдэг. За дараагийнх нь болохоор ингэж байна. Wi-Fi төхөөрөмжийг тогтмол унтрааж асаах нь төхөөрөмжийн ажиллагааг сэргээж хурдыг докторжуулах энгийн бөгөөд үр дүнтэй арга юм аа. Харин төхөөрөмжийг удаан хугацаанд унтраалгүй ажилуулснаар төхөөрөмж ачаа алж интернет тасалдах шалтгаан болдог. Тиймээс 7 хоногт ядч нэг удаа төхөөрөмжөө салгаад өөрөө хэрэгээр салгаад 10-аас 15 секунд хүлээгээд дахин асааж хөвшөөрэй гэсэн байна. Биднийг баг багт одоо би одоо хаанаас ч тийм юм сонсцсон байсан. 11 тоолоод асаахад яг болдог гэж тэгжсэн. Бодвол тэр бас нэг жанцсан байсан л баг. Тийм баг. Тий. Жохон амраан гэдэг санаа шүү дээ. Бүрэн ирээбүт буюу бүрэн унтрах хугацаа нь 11 секунд байсан баг. Тэгээд буцаагаад асаангууд яг ахаад ихнээс ачаалдаг байсан баг та. За төхөөрөмжийн тань Wi-Fi сүлжээний нэр ойролцоо байршилд байгаа бусад сүлжээний нэртэй адилхан юм биш үсттэй. Адилхан Wi-Fi нэртэй тохиолдолд нууц үг буруу гэсэн ийм алдаа заад юм байна. Тэгээ интернетэд холбогдсон ч холболт ойрхон салах боломжтой тул та Unitel-ийн аппликейшнийг ашиглаад Univision үйлчилгээ Wi-Fi нэр нууц үг солих дараалалаар нь солиод тэгээд нэрийгээ өөрчилчих юм бол асуудалгүй ажиллах нэ. За тийм байна. За хэрвээ та гэрийн тэжээвэр амьтантай бол төхөөрөмжийг тэжээвэр амьтан хүрэхгүй газарт байрлуулж ил татсан холболтод хамгаалтын бүрхөвч хийхийг зөвлөж байна гэсэн. Шалтгаан ингээд нэг нийлүүлээд юу яачдаг. Наачдаг тийм нөгөө юм жижигхэн наалтнууд байдаг юм билээ. Тэгэхгүй бол нэрэ амьтад гүйж явж байгаад нөгөөдгий чинь салгаа хий чинь. Нэг бол нөгөө үнэтэй цайтай хар төхөөрөмжийг маань юм уу цагаан төхөөрөмжийг маань унгаагаа ичвэл тэгэл ер нь тэгэл ахаад дараагийн асуудал үүснэ шүү дээ. За тэгэхээр Univision хамтран ажиллаа. Univision Tips IPTV-ийн эхлэл хэсэгт байрлаж байна. За тэндээс бид нэр дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой болсон байна. Unitel-д баярлалаа. За дараагийн хэсэг чи авнаа хоёлаа. 9012. За наа хоёлаа. 9012. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Шүхэр ярьж байна. Өдрийн төргий. Баярлалаа. Өдрийн дээ. За шүхрийн тухай ярьж За байна. яг тийм. За та нарны шүхэр ашиглаж гин үү? Борооны шүхэр ашиглаж гин үү? Би одоо бас шүхрэнд бас жаахан дуртай хүн. За. Надад одоо 2-3 янзын шүхэр байна. Би бүр ноднон санийд явж байхдаа нөгөө наадмар гоён гэд. За. Одоо ингээ харахад энэ хусан шүхрээ штэ. За. Ер нь тийм загвараар хийсэн. Гэхдээ дээдлийн бүтэн хус биш. Ерөнхий юу нөө мод дэлгдэг бүх юм модон. Тэгсэн мэт даавуугаар яатсан нэг тийм ингээ хараад явхад тийм хусан загвартай хийж байгаа. Яг тэр зүйл юм байна. За, саньягаас авсан юм уу те? Тий, саньягаас яг хайнаас гэсэн үг шүү дээ тийм ээ. Тий, хайнаас нэг уул нодон жилийн наадмар гоён гэж авсан. За. Нөгөөдөө хураагаад мартцсан байсан. Энэ жил бүр ил гаргаж тавьсан. Энэ жил наадмар гоёж барьж явна гэж бод. За. Манайх энэ жил наадмын талбай дээр 11-нд төв зингэлдэх дээр 12-нд хөөдлөө удгаас шуудтай гоё шүхрээ барьж явж байгаад бид нартай таарахыг бодоорой. За тэгээ би бүр чамтай ялангуяа таарахыг бодъё. За. Би 12-нд хөөдлөө удаг дээр явах юм шүү. За. Тэгэхээр тэр гоё байхгүй бол байнгын хэрэглээс хангамааргүй тэр нэг одоо тэр дэлгэдэм чинь төмөр утсаар хийсэн байдаг шүү дээ. Тэр болохоор зур утсаар хийсэн байдаг юм билээ. За. Тэгэхээр тэр бас бүр гоё гэхээс байнгын хэрэглээ хангахгүй юм билээ. Бороо бол эвгүй юм байна тийм ээ? Тийм тэгээ байнга дэлгэж хаагаад байвал бас тэр уцууд нь тасарч гардаг тийм. Яг гоо наад чинь бол яг цэвэр нарны шүхэр байна л да. Борооны шүхэр бол ерөөсөө биш. Тийм нарны. Тийм байна. Тэгээ гоё юм шиг байна. Тийм ээ, өдөр тутамд хэрэглэхэд бол жоохон хэцүү юм байна те. Тий. Тэгээд би сая хөхөт явж байхдаа бүр юм хөөрхөн үүрдэг цүнхтэй тийм шүхэр авсан өөртөө. За. Энэ болохоор бүр нарны хамгаалтай, борооны хамгаалтай. Мундаг. Хоёр юу яадаг юм тийм хөөрхөн юм цүнх шиг юм хийцдэг. Тэгээд ингээ үүрчдэг. За. Одоо яг миний машин дээр миний хажууд байж байна. Энэ ингээд
шүхрий чинь бас нэг цүнхэн тээж явах альсууд нэг яах гэдэг хэвчтэй. Марчих гэдэг. Сая бол нэг нөхөр метронд их үнэтэй шүхэр мартсан байна шүү дээ. Тий харин. Тэгэхээр энэ бол ингээд зүгээр өөрөө үүрээ явчихад амар тий би бас одоо бид нар ямар нэг мөнгө төгрөг том төрөвч авч явах ш. Энэ юун дотор нэг карта хийгээд утсаа хийдсэн байхад энийг өөрөө явчих жоох болчихоор тэгээ ийм форс шүхэр авсан. Тийм байна. За 12-нд таарах болтугай. За тий 12-нд таараад би очиж үзүүлнэ. За амжилт хүсье. За баярлалаа. Нэрэ тэр манай Монголын Берсүүчүрж гэж нийтмийн кинон дээр гарч ирсэн шүү дээ. Зүгээр ингээд толгоондоо хийждэг нэг юм шүхрэн малгай байдаг байсан. Тийм үү? Тий. Берсүүчүрж гэж сонсож байгаа юм. Берсүүчүрж гэж одоо Жанчивтор Дашхүү гэж мундаг хоёр хошин шогийн мундаг маструуд байлаа. Тэр хоёрын тоглосон дарханд хийгдсэн тийм кино байдаг. Тэр кинон дээр Дашхүү нь Жанчивторжийнхаа хадам ээж нь болж тоглодог. Тэгээд нэг юм малгай ингээд шүхрэн малгай өмсцэн тэгээ явж байгаа. Тийм гоё зураглал байдаг. За шүхэр авахта бодолцохгүй бол одоо нэг юм комент байна л да. Окей. Гадуурууданда үүрдэг осортой шүхэр авдаг урт гэсэн байна. Нодлон онлайнаар бөөн цэцэг хоор осон шүхэр авсан чинь ничээд барьж чадахгүй машин л явж байна гэсэн байна. Нэр хитрхи тод өнгөтэй ч юм уу хитрхи гоё юм байл бас хэцүү юм те. 97 өдрийн мэнд. Байна уу? Байна. За. За жоохон Шүхэр. За. Шүхэр бол тэгэл бороо нарнаас хамгаалж ямар шүхэр яах вэ? За, танд одоо ямар шүхэр байна? Надаа ёо том нэг хүний шүхэр л. За. Ямар ч үсэн хажууд хүнийгээ норохгүй, өөрийгөө норохгүй тийм шүхэр л. Тунгалаг өнгөтэй юм уу, хар өнгөтэй юм уу? Цэнхэр өнгөтэй. Цэнхэр өнгөтэй. нарныхан байх нь тий. За, тэгвэл ер нь цэнхэр өнгөтэй шүхрнүүд ихэвчлэн нар бороо хоёуланд нь ашиглаж болдог байдаг. Ер нь ямар ч яг хамгийн гол нүргээ сайн гүйцэтгэж болоо ш тэ. Нөгөө нэг муур харж байсан цагаан ч байсан ямар амаа тий холгоноод барьж ивэл гэдэг шиг үү? Тий. За. За эксэмд. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн шипнээс бол за үнэхээр өдөр тутамдаа барих байгаа бол өнгөхээ хаар янз бүрийн юм нь харах нь байна. За хоёрдугаарт нарных бол нарных, борооных бол борооных зориултаар нь хэрэглүүл зүгээр. Гэхдээ үргээл гүйцэтгэжээвэл зориултанд хамаагүй гэсэн хүмүүс ч байна. За болвол ерөнхийдөө нөгөө нэг олон нугардгүй шүхэр авах юм бол илүү бат бөх удаан хугацаанд ашиглах бололцоотой гэдгийг ойлголоо. Хэрвээ эмэгтэйчүүд нөгөө нэг гэрэл зурган дээр гоё гарахыг хүсвэл мэдээж өнгөлөг дизайн сайтай шүхэр одоо тэр нөө солонгон өнгийн шүхэр гэдэг шиг тэр гэх мэтийн шүхэр авбал гоё. Би нөгөө хормын зураг авдаг багт бол тэр тунгалаг шүхэр айгүй гоё шүү. Тунгалаг шүхэр чи яг ингээд нүүрнийхээ дээгүүр нь ингээд тэгээ оройных нь ингээд толгой нь харагдаж байгаа мөртлөө дээрэс нь хүнээр усуулж байгааг ингээд авахлаар янзын гоё зураг гардаг. Тэр тунгалаг шүхэр бас айгүй гоё тийм зурган дээр бол гоё декорац болж өгдөг шүхэр байдаг шүү. Яг үнэ. За энэ түрээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөжийн Toyota Q үйлчилгээ хамтран ажилласан мөн Univision Tips-с IPTV-гийн эхлэл хэсэгт байрлаж байна. Гэсэн үрэтэйгээр Univision хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн сонсороо 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаахаа. За маш их баярлалаа.